Иргэн та прокурорын байгууллагад баталгаат болон цахим шуудангийн хаягаар хүсэлт гомдол гаргахад юуг анхаарах вэ? Хаана хинт хандаж гаргах вэ гэдгийг зөв сонгох. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг эхлээд тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөгч хяналт тавьж байгаа прокурорт хандаж гаргана. Мөрдөгчийн шийдвэрийн ажиллагаанд гаргах гомдлыг хяналтын прокурорт, хяналтын прокурорын шийдвэрийн ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт, нэгжийн дээд шатны прокурорын шийдвэрийн ажиллагааны талаарх гомдлыг дээд шатны прокурорын газарт гаргана. Хуулийн хугацаанд гаргах. Таны хүсэлт гомдлыг хэрхэн шийдвэрлсэн тухай хариу мэдэгдэх хуудасаар өгнө. Та уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол хариу мэдэгдэх хуудсыг гардаа авснаас хойш нэгжийн дээд шатны прокурорт ажлын 3 хоногийн дотор, дээд шатны прокурорын газарт 3 хоногийн дотор гомдол гаргаж болно. Анхаарах зүйлс. Гомдол гаргагчийн овог, эцгийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноос нэр, хаяг оршин суугаа газар, холбоо барих утасны дугаар, имэйл хаягийг бичих. Холбогдох хэргийн явц шийдвэрлэлийн талаар товч тодорхой бичих, гомдол хүсэлтийг тод гаргацтай бичих. Өмнөх шатны прокурорын шийдвэрийг буюу хариу мэдэгдэх хуудасны холбоорыг хавсаргах ёстой.